Нийслэлд Чингэлтэй дүүрэг баруун сэлбийн гудамжны авто замын шинжилэлтийн ажил хийгдэж байгаа. Тодорхойлбол улсын их дэлгүүрийн зүүн урд талын уулзуураас Тэди төвийн зүүн хойд уулзар хүртэлх авто замын асфальт бетон хүчлэлтийг хийж дуусган замын хөдөлгөөнийг нээлээ. Уг замын хөдөлгөөнийг 5 дугаар сарын 20-ны орой хааж засварын ажлыг гүйцэтгэж байсан. Үүнээс гадна нийслэлийн хэмжээнд авто замын 17749 ам метр талбайн хэвтээ тэмдэглэгийг шинжлэх ажил хийгдэж байна. Бүгд найрамдах Хятад ард улсаас хилийн тээвэрлэлт тэг зогссон талаар мэдээлэл цацагдсан. Хэдийгээр гадаад харилцааны яамнаас тээвэрлэлт хэвийн явагдаж байгаа гэх мэдээллийг өгсөн ч тэг зогсолт хийж байгаа зураг нь цахим орчинд цацагдаж үнний ортой болох нь батлагдаад байгаамаа. Тэгвэл тэг зогсолт хийсэн нь 90 хотын хэмжээнд хууль хүчний байгууллагууд томоохон баримтчилгаа нэгжлэг шалгалт ихсэндээ холбоотой гэжээ. Энэ тухай өдрийн санаанд мэдээлснээр Монгол улс бүгд найрамдах Хятад ард улсын хооронд хийгдэж эхэлсэн чингэлэг тээвэртэй холбоотойгоор урд өршөөд авилгын томоохон асуудал үүсжээ. Үүний улмаас өнгөрсөн 7 хоногт Хөх хотын төмөр замын томоохон албан тушаалтай 10 гаруй хүнийг баривчилсан байна. Мөн 90 бомтын гайлын ажилтнуудыг нийтээр нь чөлөөлсөн гэжээ. Тодорхойлбол баримтлагдаж шөлөөлөгдсөн албан тушаалтнууд Чингэлэг тээвэр нэрийн дор авилгын томоохон сүлжээ үүсгэж ажээ. Ковидын халбарын улмаас 2020 оны 1-р сарын 27-наас Монгол Хятадын олон улсын нислэг зогсож агарын хил хаагдсан. Монголын талаас агарын хилний хуваарьт нислэгийг хийх саналыг Хятадын талд удаа дараа хүргэлсэний үр дүнд 6 дугаар сарын 1-ээс агарын хил нэгдэхээр болжээ. Эхний ээлжинд Монгол Хятад улсын агарын тээвэрлэгчид 2-7 хоногт нэг удаа нислэг үлдэх боломжтойг мэдэгдсэн байна. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг ухтан олон хүүхэд төрүүлж өсгсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол улсын үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэх зарлага гаргаж алдарт эхчүүдэд одон гардууллаа. Хуульд 6 хүүхэд төрүүлж өсгсөн эхийг 1-р зэргийн одонгоор, 4 хүүхэд төрүүлж өсгсөн эхийг 2-р зэргийн одонгоор шагнана гэж заасан. Энэ жилд алдарт эхийн одонгоор улсын хэмжээнд нийт 12559 ээж, үүнээс 1-р зэргийн одонгоор 912 ээж, 2-р зэргийн одонгоор 11647 ээжийг шагнах тухай Монгол улсын ерөнхийлөгчийн зарлага гарсан юм а. Монгол улсын ерөнхийлөгчийн зарлагаар нийслэлийн 9 дүргээс нийт 5429 ээж, үүнээс 1-р зэргийн одонгоор 349 ээж, 2-р зэргийн одонгоор 5080 ээж, 21 аймагаас нийт 7056 ээж, үүнээс 1-р зэргийн одонгоор 560 ээж, 2-р зэргийн одонгоор 6496 ээж, гадаадд оршин суугаа нийт 74 ээж, үүнээс 1-р зэргийн одонгоор 3 ээж, 2-р зэргийн одонгоор 71 ээжийг тус шагнах юм а. Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэх одон гардуулсныхаа дараа ээжүүдэд халуун баяр хүргэн Монголын бүх ээжид удахгүй болох олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэлээ. Цагаан хад дахь халдвар хамгааллын дэглэм сайжирч ганц мод бомб дахь шинжилгээгээр богино тээврийн жолооч нараас сүүлийн 2-7 хоногт эерэг тохиолдол илрээгүй. Иймд 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн нүүрсний уртын тээврийг эхлүүлж 5 дугаар сарын 31-ээс задгаа нүүрсний тээврийг эхлүүлэхээр болсон талаар уул уурхай хүндүүлдэр яамнаас мэдээлсэн. Халдвар хамгааллын дэглэм сахиж ариутгал хяналтын ажилд шат дараалталтайгаар хийгдсэн тул эхний өдрийн байдлаар уртын тээврийн 100 автомашин өглөөний 5 цагт гарсан бөгөөд хэрэв дахин эерэг тохиолдол гарахгүй бол өдөрт 400 машин татах саналтай бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын урд засах орны Баяннуур хотын гадаад харилцааны хэлтэс бомбын зөвлөлөөс мэдээлсэн юм а. Монголын ах хамтны холбооны дарга Монгол хүүд холбогдох хэргийн шүүх хуралдаан энэ сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн анх шатны шүүхэд боллоо. Шүүхээс түүнийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс 1 жилд гарах эрхийг хязгаарлах шийдвэр гаргасан тухай Монгол хүүд хэлжээ. Тэрээр шүүх шийдвэрээ гаргаж намайг гин буруутай тооцсон 1 жилд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглолоо. Үндэслэл нь бүртгүүлгүй жагсаал цуглааныг зохион байгуулагч гэсэжээ. Нийслэлийн прокурорын газраас иргэн Монгол хүүд эрүүгийн хуулийн тусгай ангийн 23-ын 1-р зүйлийн нэгд хэсэг заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт эрхт ялдах дүгнэлтүүлдэж шүүхэд ирүүлсэн байдаг. Тус эрүүгийн эргийг өмнө нь 1 удаа хэлэлцэн мөрдөн шалгах ажиллагааг дахин хэлэхээр нийслэлийн прокурорын газарт буцаагаад байсан юм а. Даргуул аймгийн Охрон сумын нутагт тогтоол усанд 2 хүүхэд живсэн харамсалтай осол гарчээ. Тус сумын цагдаагийн байгууллагад 5 дугаар сарын 22-ны оройны 20 цагт 2 хүүхэд тогтоол усанд живж нас барсан байна гэх дуудлага мэдээлэл иржээ. Дуудлага мэдээллийг тус аймаг дахь цагдаагийн газраас шалгахад тус суманд оршин суух 6-аас 7 настай 2 эрэгтэй хүүхэд тогтоол усанд живж нас барсан нь тогтогджээ. Шалгалтын явцад 1.4 метрийн гүнтэй байгалийн тогтоол усанд хүүхдүүд тоглохоор орсон нь живсэн нь тогтогджээ.
Өмнө нь 2020 онд 7 хоногийн дотор 5 хүүхэд тогтоол усанд живж нас барсан осол нийслэл Улаанбаатар хотод гарч байсан. Иймд эцэг их асран хамгаалагчид бага насны хүүхдүүдтэй ахуйн ос гэмтлийн талаар мэдээлэл өгөх, гараа хяналт тавих, орчны эрсдлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.